Энэ залуу насн дээр те гунж утарна гэдэг чинь миний хийдэг ажил биш ээ. Йоо. Хавар алхал ямардаг 3 сард бол ялангуяа амар ямардаг. Яа ямарсан юм бол. Ажлын шалтгаанаар зэрэг одоо ямар гэх юм уу? Ер нь бол ямар ч нэг тэгэл амьдралын тогтмол хөвшил болсон да. Явдал. Энэ авар өстой ямараагүй. Би ер нь эм ордоггүй те. Эм орлт гэж юу? Тэгвэл ямар ч сан happy аз жаргалтай мэдрэмж бол биш байх те. Имзэг мэдрэмтгий орхигдсон гэдэг. Гэтэ эм орч аюураа гоё зүйл шүү дээ. Ямар л юм та сайхан ганцаараа байх боломж олдт юм уу да ганцаараа байвал илүү эмхасаад нэг тийм аз жаргалтай л байдаг шүү. Тэгэхээр ямар л ер нь дуртай. Логик стилийн юу сайжлах зөвхөн тийм emotional юмнууд нь ингээд давамгаалж гарч ирэнгүүтээ одоо болж байгаа юмнууд дээр emotional юм аа ингээд бүр холбоод хичнээн ирээдүйн талаар бацсан ч өнгөрсөн талаар бацсан ч хамаагүй тэгэл ямар ч гэсэн тухайн мөчтөө нэг тухайн хорон мөчтөө одоо цаг дээр байж чаддаг үе юм болоо гэж боддог. Одоо нэг жоо ганцаардсан хүмүүсийн юм орл байна. Бас тэг нэг амьдралын утга учирыг ойлгох гээд байгаа юм орл байна. Хайр сэтгэлийн юм орл байна. Одоо Өчтөр шүн ямарсан. Юу н одоо ч сайн амир. Ганцаар ирсэн шүү дээ. энэ эсвэл бас басан. Энэ Хамгийн сүүлд за яг худлаа ярьсан юм байна. Нэг 2-7 хоногийн өмнө ер нь нэг тийм ганцаардсан сэтгэл авсан юм байна. үе тэгэл болдог шүү дээ. Яг ингээд юм аа чахта яагаад би нэг ингээд юмээс их сайн чадсан гэдэг юм уу. Асан зургнуудаа ингээд ерөөхдөө сумын хүмүүсийн амьдралтай сумын амьдралыг авч явахдаа нэг эмээгийн зургийг хараад ямарч ашиг нэг жоо гонхтой санагдсан. Тэр ямар ч хүм болдорсон бай. Эцэст одоо хөгшрөөд өгөн штэ. Тэ гэр ядуу гэрээсэн тэгэл ерөөдөө нэг тийм орл юм уу та. Тэр яг амьдрсан юу эргээд мартагдчихна. Тэгээд яг энэ ямар утга учир байгаа юм бэ гэдэг шиг яг ийм зүйл бодож ямар тий. Ганцаараа аялж явж байхад удаан хугацаанд хүн амьтантай ярилцахгүй байгаа тохиолдолд те бас ойр дотнойхоо хүмүүсийг санд хүнтэй сэтгэлээ уудлаад бас ярилцахыг хүсэн те. Тиймэрхүү зүйл дутагдсан болоод жоохон ганцаардсан болов. Тэгээ сүүлдээ бүр хариултыг олохгүй болохоор за ямар ядаргатай гэж бодогдоо тий болиг ерөөсөө хариултыг олохгүй. 100 яаж юм бах чинь. Ер нь амар тийм ямар завгүй л явах хэрэгтэй. 100 ч ямар хэтэрхий хатантай. Түр хийх юм аясаараа дараа яриуч юм уу. Зүгээр нэг очих туртай газар очоод Ямар тэгэхээр заавалгүй нэг л халахгүй шүү дээ. Миний хувьд бол туртай хамаа ингээ хийгээд зураг ч юм уу, ном уншаад ч юм уу. Гэхдээ давхар ингээ ном уншаад давхар ямарч идэх. зүгээр гадуур алхаад явж болно. Тэгээд ямар нэгэн хүнд юм тохиолдоход яг тиймэрхүү зүйл миний хувьд нэг терапи болж өгдөг. Ялангуяа 6 сар бороо басны 7 хоногт нэг удаа орчих бах. Тийм чинь сайхан бороо орж байгаа ийм өдрүүдээр муу хувцас өмсөөд, муу гутлаа өмсөөд те. Тэгээ нэг сайхан Улаанбаатар дундуур 3 км алхачих. Бороонд дунд тэгээ сайхан хөгжим сонсоод бороонд норж эм ороод уйлах шаардлагатай бол давхар уйлаад те. Зүгээр дэрэгтэй байгаа зүйлс юм дээр. Нэг ямар нэг шалтгаанаас ирж байгаа дээр одоо ямарлыг хүлээж авах хэрэгтэй л гэж бодож байна. Яг ингээд эмэрхгүй сэтгэл төрнө шүү дээ. Тэнгүүсэн тэр чинь окей энэ feeling байна, энэ мэдрэмж байна гэдэг те. Тэгэл сайхан багцаал мэдрэл цааш навал тавьчихдаг байхгүй. Тэгээ магадгүй ямар л хүний бас өөрчлөн л дөө ажил мэргэжил ч юм уу те. Үнэхээр яг нэг өөртөө л ярилцах юм уу да. Тэгэхээр өөрөөсөө бити зайлаа, өөрийнхөө доторх хүнээс бити болтаараа зайлаарай. Одоо гिचл хэлмээр айлгалгаа ярилцах хэрэгтэй. Тэгээд ямарлыг зөв аргаар даван толох хэрэгтэй. Баг даван толохгүйсэн ч болно дөө. Тэгээд ажиллах өнгөрсөндөө шаналхгүй ирээдүг гэхэд талаар санаа зовхгүй. Ирээдүг яг төлөвлөж болно. Гэхдээ ажиллах яаж сандарч тэгээд нэг тийм
санаа зов сандлагатай байгаад байвал хэцүүтэй. Ажил хадаа цагтаараа хорон моч бүрөө мэдрэл байж байгаа гэж зөвлөе. Хүмүүс бас нэг загвар байх хэрэгтэй. Загвар байж иж нэг толгойд чинь шаналгаад байгаа юмнууд нь ер нь бол багч гисэн байхгүй. Тийм завгүй байвал бас энэ хугацаанаас баг тий. Тэгээд миний бодлоор л яг ингээд өөрийгөө олсон бол ямар хаа бэлдэг байх гэж бодож. Өөрийгөө таньсан. Яг амьдралын утга учирыг мэдсэн бол ямар хаа.